Манай арслан намынхан ч нөгөө суусан газараас шороо хатгаад Монгол Ардын намын тэмцлийг ашиглаад нэг талд нь гүйж ороод өөрийгөө сайхан бас бие сайхан одоо юу гэх юм бэ муугар хэлэх юм бол одоо үнд хүрсэн байлээ. Гэхдээ энэ асуудлыг би бол заавал эргэж ярих ёстой. Монгол улсын төсөв альва улс төрчдийн төлбөрийн хэрэгсэл байж болохгүй гэж байна. Төлбөрийн карт байж болохгүй гэж. Одоо манай хаан улс дүүрэг дээр 15 дугаар сургууль гэдэг одоо улсын комиссээ 10 сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон сургууль байгаа байхгүй юу? Тэрний 3 тэрбум төгрөгийг хасаа ичиж байгаа. Хасаа ичиж байгаа байхгүй юу? Гэхдээ сургууль ашиглалтанд орох хэрэгтэй биш, хүүхдэд орох хэрэгтэй байна. Зөндөө олон хүүхд хүлээж байна. Тэгээ яасан гэвэл улс төрийн үзэл санаанаас болоод чи одоо засгийн газрыг одоо дэмжээг учраас гэдэг юм уу яад тэгээд тийм байдлаар одоо хасагдаад өөр тийшээ явцсан байгаа байхгүй. Тэгээ би одоо өчтөр тэрийг бараг гэрүүл хийж буцааж нэг юм тавиуллаа. Жишээ. Одоо манай бүлэг одоо хуралдах чинь тэр арчсан намын 179 тэрбум төгрөг гэдэг нь шүү дээ. Тэр асуудлыг цаашдаа яах юм. Хэрвээ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол бүх салбартаа жигт хийх ёстой. Бүх аймаг орнуудтай жигт хийх ёстой гэж үзэж байгаа. Тэгээ 10 хэдэн гишүүдийг тойрогт нь одоо 10 тэрбум төгрөг тавиад 180 орчим тэрбум төгрөг болсон юм бэ нэлээ. Ийм байдлаар Монгол улсын төсвийг хэлэлцэж болохгүй гэж бид нар үзэж байгаа. Манай бүлэгчин одоо хүртэл эвдрээгүй өөр хэв зүг олоогүй байгаад байна. За ер нь бол яг хоо Улсын байгууллагын дээр зарим нь хаяад гарцсан гэдэг ингээд. Өөртөө хайж гарснаас болоод ардсан намын гишүүд олонхыг бүрдүүлээд өөртөө төсвөө тавиулсан гэж асууран гаавь гишүүд. манай ган хой гишүүн бас тийм жоохон гүрдэх юм ярьж ин лээ. Хэвээ би тэр төсвийг хайж гарсан бол эсрэг санал өгч байгаа байхгүй. Тэр унаах гэж санал өгч шүү дээ. Тийм биз дээ. А би дэмжиж санал өгсөн бол тэнд чинь нөгөө арслан намынхаа саналыг дэмжиж сууж шүү дээ. Би эсэргүүцсэн учраас хаяад гарсан байхгүй. Ингэж төлбөрийн хэрэгсэл болгож болохгүй гэж үзсэн учраас хаяад гарсан юм. Тэгэхээр манай нөхөр одоо жоохон тийм гүрдэх маягийн юм хийж илээ. Асуурын гав гишүүн. Би одоо гав гишүүн сүлдээ ойлгохгүй болчиход байгаа. Төсвийн байнгын хорон дарга юм уу? Эсвэл засгийн газрын гишүүн юм уу? Эсвэл одоо юу хийгээд яваад байгаа юм? Парламент чи засгийн газар одоо барьж дийлэх байлцсан биз шүү дээ. Монгол улсын парламентын засаглалт ус гэдэг юм шүү дээ. Гэтэл одоо өөр хүмүүс засаглаад байна шүү дээ. Парламент биш. Засгийн газар унгаас нь ч дийлэхгүй байлсан байна. Ямар ч тохиолдолд дийлэхэ байлцсан байна. Тэр төсвийн байнгын хорог засгийн газрын бэт баягийн хүн өдөртөө сууж шүү дээ. Одоо ингээл засгийн газар бүх асуудал. Тийм учраас бид нар одоо энэ асуудал бүлэг дээр ярилцъя. Хэрвээ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол Монгол орны өнцөг булан бүрт тэгш хийх ёстой гэж үзэж байгаа. Зөвхөн одоо тийм төлбөрийн хэрэгсэл байдлаар зарим нөхдүүдэд өгж болохгүй гэж би хэлж байгаа. Цаашдаа ч би нэгсэргүүцнэ. Одоо дахиад одоо хүч төрөөд орж ирэх юм бол би цаашдаа ч нэгсэргүүцнэ. Өдөртөө ойлгож нэгдэж чадах болов. Ер нь ойлголцсон. Өчтөрийн хурал бол нэлээд ойлголцооны хурлууд болсон. Би одоо хэлж байгаа яас их өндөр төлбөртэй энэ чи одоо үерхэл вэ? Арцлан намын хэсэг бүлэг нөхдөд манай намын хэсэг нөхдөд найзлаад байна шүү дээ. Чи яас их өндөр төлбөртэй одоо үерхэл хайр дурлал вэ би хэлээд байгаа. Тэр эсрүүцээ гарсан байхгүй.